Сайн байцгаана уу? Өнөөдөр гадаргуунуудын харилцаа огтлолцол сэдвэр зөвлөгөө өгье. Талст гадаргуунуудын харилцаа огтлолцол. Талст гадаргуунуудын харилцаа огтлолцолд тахир шугам үүснэ. Тухайн тахир шугамын оройн гадаргуунуудын ирмэг дээр гарах ёстой. Ийм учраас гадаргуунуудын огтлолцлыг тодорхойлохдоо нэгнийх нь ирмэг бүр нөгөөгийн талст бүртээ огтлолцох цэгийг олдог. Энэ нь гадаргуу ба шулууны огтлолцол тодорхойлох бодлого юм аа. Жишээ болгоод призм ба пирамидын харилцан огтлолцлын шугамыг тодорхойлъё. Үүний тулд призм юм уу пирамидын аль нэгнийх нь ирмэгийг дайруулж туслах хавтгай сонгоо авнаа. Энэ сонгоо авсан хавтгай маань бол проекцлогч байршилтай байх ёстой. Эхний ээлжинд ESA ирмэгийг дайруулад туслах хавтгайг сонгоо авъя. Тухайн туслах хавтгай призмтэй 1, 2, 3 гэсэн дүрсээр огтлолцсноо. Харгалзах ирмэгүүд дээр тухайн цэгүүдийг тодорхойл. 1 цэг, 2 цэг, 3 цэг. Огтлолд үүсэх дүрсийг ингэж зурнаа. Тухайн огтлолд үүссэн дүрс маань ESA ирмэгтэй огтлолцсон цэгийг тэмдэглэнэ. ESA ирмэгтэй K цэгээр огтлолцсон мөн K1 цэгээр огтлолцсноо. Эдгээр цэгүүдийн нүрийн проекцийг тухайн ESA шулуунд харьяалагдах цэгийн нөхцлөөр тодорхойлно. K болон K1 цэгүүдийг тодорхойллоо. Энд гүйцэтгсэн үйлдэлийг бусад ирмэгүүд дээр дахин давтан гүйцэтгэнэ. Дараагийн үйлдэлийг SB ирмэгийг дайруулан авъя. Тэгэхээр огтлолд үүсэх дүрс маань призмийн ирмэгүүдтэй эдгээр цэгүүдээр огтлолцсон гэсэн үг. Эдгээр цэгүүдийг харгалзах ирмэгүүд дээр тэмдэглэн огтлолд үүсэх дүрс маань ийм гурвалжин гарч ирэх нэ. Энэ гурвалжин дүрс маань болохоор SB ирмэгтэй огтлолцсон 2 цэгийг тэмдэглэнэ. Эдгээр 2 цэгийн хэвтэй проекцийг SB ирмэг дээрээ олноо. Ингээ огтлолт нь 2 цэг болсон. Дараагийн үйлдэл маань SC ирмэг дээр авлаа. Мэдээж огтлолт нь гурвалжин дүрс үүснэ. Тухайн гурвалжныг байгуулахдаа харгалзах ирмэгүүдийн цэгүүдийг тодорхойлно. Огтлолд үүсэх дүрс маань тухайн CS ирмэгтэй огтлолцсон 2 цэгийг тэмдэглэнэ. Эдгээр цэгийн хэвтэй проекцийг CS ирмэг дээр олноо. Дараагийн ирмэг маань болохоор призмийн энэ ирмэг пирамидтай огтлолцсон цэгийг тодорхойлно. Тэгэхээр призмийн энэ ирмэгийг дайруулж туслах хавтгайг авлаа. Тэгэхээр туслах хавтгай маань пирамидтай 1, 2,
3 цагаар огтлцсон гэдэг. Мөн адил үйлдэлийг гүйцэтгэдэг. За тэгэхээр харгалзах C-с ирмгийн цэг, A-с ирмгийн цэг, B-с ирмгийн цэг гэдэг. Огтлолд үүсэх дүрсийг зурна. За энэ огтлолд үүсэх дүрс маань тухайн призмын ирмэгтэй эдгээр 2 цэгээр огтлолцох нэ. За мөн хэвтэй проекцийг нь призмын энэ ирмэг дээр тэмдэглэнэ. За ингээд би одоо тухайн ирмэг буюу шулуунууд тийм ээ хавтгай дүрстэй огтлцох цэгүүдийг тодорхойллоо. За одоо энэ зурагт энэ призм болон пирамидын огтлол, нүүрний проекц, хэвтэй проекцийг харуулж байна. За тэгэхээр бид нар одоо огтлцлын цэгүүдийг тодорхойлсон учраас тийм ээ призм болон пирамидын харагдах байдлыг тодорхойлох хэрэгтэй. За үүний тулд одоо энэ дээдлийн энэ хэсэг маань болохоор огтлцлын шугам маань за ингэж гарч ирэх. За энэ гурвалжны хэвтэй проекц дээр нь зурвал далд шугам, ил харагдах шугам гэдэг ингэж зурх. За мөн огтлолын нөгөө шугамыг мөн ил харагдах хэсгийг нь зурна. Үндсэн өргөн зураасаар тодруулах бол далд огтлцлын далд шугамыг тасалдсан зураасаар тэмдэглэж өгнө. За ийм маягаар. За энэ ил харагдах хэсэг, энэ ил харагдах хэсэг, за энэ далд харагдах хэсэг, за мөн энэ шугамтай холбогдох нэ. За мөн түүнчлэн харагдах байдал дээр одоо пирамидын ирмэг болон призмын ирмэгүүдийн аль хэсэг нь ил харагдахын, аль хэсэг нь далд харагдах вэ гэдгийг харуулах ёстой. За тэгэхээр нүүрний проекц дээр тийм ээ призмын энэ ирмгийн хэсэг пирамидын оройн хэсэгт далдлагдаж байна. За тэгэхээр мэдээж энэ хэсэг далд харагдах нэ. За мөн энэ хэсэг далд харагдана. Пирамидын хувьд эндээс энэ цэгийн хооронд талд. За мөн энэ цэгүүдийн хооронд талд эндээс ирмэг хүртэл талд гэдэг. Ийм маягаар харагдана гэсэн үг. За хэвтэй проекц дээр мөн одоо энэ ирмэг маань пирамидын оройн хэсэгт далдлагдах юм байна. За энэ одоо ил харагдах цэгүүдээс энэ хоорондох хэсэг талд харагдана. Ерөнхийдөө бидний хийсэн үйлдэл маань болохоор одоо хавтгай шулууны огтлол тодорхойлох үйлдэлүүдийг хэдэн удаа 4 удаа давтаж хийсэн байгаа. За ингээд далд харагдах хэсгүүдээ тасалдсан нарийн зураасаар харуулнаа. За энэ хэсэгт огтлолд үүсэх шугамуудыг харах юм бол тийм ээ одоо энэ хэсэг маань болохоор хавтгай дахир шугам. Хавтгай дахир шугам гарсан бол нөгөө огтлолын шугам маань болохоор огт
огтргун тахир шугам гарсан байна. За тэгэхээр одоо энэ шугамын хэсгүүд маань болохоор одоо жишээлх юм бол энэ шугам маань болохоор пирамидын А, С, С талсад 1, 2 шугам оршиж байна. За мөн эндээс энэ шугам маань болохоор Б, С, С талсад оршиж байна. За мөн А, Б, С талсад за энэ шугам болон энэ шугам оршиж байна. За мөн түүнчлэн пирамидын хэсэгт пирамидын энэ талсад тийм ээ энэ ил харагдах шугамаас гадна дахиад энэ ил харагдах шугам цаатлын энэ далд харагдах хэсэг маань пирамидын энэ талсад хариалагдаж байна. За энэ тахир шугам маань бол огтргун битүү тахир шугам байна гэдг нь харагдаж байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.